Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүгд Eyes Global-ийн нээлттэй ярилцлагын нэвтрүүлэг үзэж байгаа. Студид өнөөдөр сэтгүүлч Батталай Багдааев хөтлөж байна. Өнөөдөр зоочин маань чимэд эйдвин амар жаргал. Энэ эсхий урлаж төмөн тосон компанийн захирал тийм шүү. Тийм ээ. За сайн байна уу? Та саяхан Оросоос буссан байна тий? Тэгсэн. Тэгээд энэ олон бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэн худалдаанд зараа тий? Тий. За энэний тухайга хөөрж өгөөч ээ. Ямар юм Орос ваач зарсан байгаа вэ? Сая намайг амар жаргал гэдэг. За би энэ хүү бизнесийг эрхлээд 8-9 дахь жилдээ орж байгаа. Тэгээ бид нар сая Улаан өвд хотод зохион байгуулагдсан шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцоод ирсэн энэ бүтээгдэхүүнүүдээр. Тэгээд 12 сарын 21-ээс 24-ний хооронд том спорт комплекст анх удаа Улаан өвдийн Оросын иргэдэд энэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулаад ирсэн байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүд маань Оросын иргэдэд брадуудад маш их таалагдсан. хэдий хүмүүс хэлсэн байгаа вэ? Одоо 4 өдрийн туршид ингээд маш олон хүн байсан. Биднээс харцангуй худалдаа авалт нэлээд Монголоос хэдий хүн явсан байгаа вэ? Монголоос нэлээд олон 200 300 хүн очсон баха. Нэмаачд. Дандаа үйлдвэрлэгч нар. Тэр зохион байгуулалт шиг хэн байсан юм бэ? Зохион байгуулагч нь тэнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг тийм компани байсан. Тийм. Дандаа Монголоос ноос ноолуурын бүтээгдэхүүн, дандаа Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Улаан өвдөд аваач шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тэр үзэгчд байгаа юу? Зөндөө байсан. За маш их одоо нөгөө хүмүүс угаасаа маш их мэддэг болцсон. Тэгээд дандаа хүлээж авна. Тий. За. Тий хүлээж аваад ирсэн байлаа. Тэгээд тэнд бид нарыг харахад нөгөө ноос ноолуурын бүтээгдэхүүнүүд маш их орцсон байсан. Тий. Тэгээ таныг тэгээд бүтээгдэхүүн онцгойтой бдэ тий? Тий. За онцгой нь ямар байгаа вэ? Бид нар анх удаа нэгдүгээрт очсон. Хоёрдугаарт манай энэ гутал маань энэ гутал би бас юм сонирхолтой байна. Ийм гоё гутал шүү дээ. Энэ Монгол гутал юм уу биш юм уу? Бид нар яг Монгол түүхийд Монгол хоньны ноосороо Монгол уламжлалт аргаараа Монгол уламжлалт технологиор Монгол хүний гараар Монгол дизайнерын зохион бүтээсэн энэ гутлыг хийсэн байна. За. Хүн гутал тий? Тийм хүннүү битүү ширмэлсгийн гутал гэж байгаа. Энэ одоо дан малын гаралтай түүхий дээр за бүгдийг нь хийсэн байгаа. Улны эрзэн л Орос эрзэн байгаа. Бусд нь бол дандаа малын гаралтай түүхийд хоньны ноос, тэмээний ноос, тэгээд үхрийн шир орсон байгаа. Энэ Монгол гутлаас онцгойтой юм уу? Монгол гутал ер нь монголчууд маань түүхэндээ ерөөсөө өмнө нь тоохуур гэдэг нэг л төрлийн гутал байдаг гэсэн юм байл л дээ. Тэгээ манай энэ гутлыг зохион бүтээгч манай багш дизайнер хүн бас угсаатан зүй судлаач Мөнх Соёл гэж хүн байгаа. Тэр хүн 10 жилийн судалгааныхаа үндсэн дээр энэ гутлыг зохион бүтээсэн. Тэгээд дизайнерын манай компанид манай компанид өгөөд бид нар энэ хүү бүтээлийг босгосон байгаа. Тэгэхээр хэдий жил гаргаж байна? Энийг бид нар 17 оноос хойш хийж байгаа. Хүмүүс сонирх нь авна уу? Хүмүүс энийг зөвхөн захиалгаар хийдэг. Сая Улаан өвдийн үзэсгэлэнээр бид нар 50,000 рублээр хүмүүс санал болгосон. Тэгээд мэдээж 50,000 рубль Монголдо ч гэсэн 2 сая төгрөг маш их мөнгө. Тэгээд зөвхөн захиалгаар гэдэг болохоор хүмүүс маш их санал. Тэгээд Оросууд авна уу? Тэгээд бид нартай эргэж холбогдъё гэд бидний утсыг, бидний танилцуулгыг аваад үлдсэн. Тэгээ одоо шууд бас ингээд гинтийн 4 өдрийн дотор дөнгөж хараа шууд авчиг их бас хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ бид нар бол бас тэрийг зөвхөн захиалгаар хийдэг гэж хэлсэн. Тэгээ бид нарт эргээд холбогдъё, гэр бүлийнхэнтэйгээ ярилцъя, маш гоё план. Тэгээ Оросын 35-40 градус хүйтэнд энэ тэмцэх юм уу? Энийг ер нь хасах 50 хэмийн хүүтэнд энэ гутал яах ч гэх. Хавья? Тий. Тэгээ яхад том төхөрчтэй энэ шүү дээ. Би өөрөө завхамны тосон цэнгэл Монголын хамгийн хүйтэн цэг. Манай нутагт чинь хасах 50 бүр одоо дээр үед ямар нутагт? Завхан аймгийн тосон цэнгэл сум. Тийм хүйтэн бол юм. Монголын хамгийн хүйтэн цэг. Тэр хадын юм уу? Үгүй. Одоо юу том эдрийн гол гэж манай сумын урдуур уурсдаг. Тэгээд дөрөв талаараа том уултай. Тэгээд тийм хотгор газар байдаг учраас тэр
одоо хотгортой дээр үед маазын дугуй хүлддэг байсан гэсэн тас хүлддэг. Одоо хүмүүс хүлж өгдөггүй юм уу тийм хүйтэн дээ. Одоо бид нар тийм хүйтэн дасцсан. Хамгийн за тэгээд тэндээс юм тий. Тийм би өөрөө тэр нутагт төрж өссөн болохоор ийм эсгийн гутал бас маш дулаахан байдаг. Тэгээд энийг бас тэнд өмсөж туршиж үзсэн. За. Тэгээд хүмүүс ингээд нөгөө одоо нөгөө хүмүүс хөл бид нар нэг хөдөө явж байгаа цасанд суугаад би энэ гутлаа өмссөн явж исэн. Тэгээд нөгөө хүмүүс ингээд гадаас одоо машинтаа ингээд цасаа янзлаад бид нар машинаас нь буугаа зогсоод хүмүүсийн хөл маш их даарсан байсан нэлээ удаа. Би ерөөсөө даараагүй. Ямар сонирхолтой юм бэ? Энэ өөрөө нөгөө ноосны ямар юм бэ? Ямар ноосоор хийсэн? Энэ Монгол хоньны ноосоор. Ноосны ноолуур. Ноолуураар ингээд бид нар битүү эски хийгээд дахиад дотор талын ингээд бас тэрнгээрээ юм аамс хийх. Тий, нэг удал бүтээгдэхин төлөө хэдий цаг ямар хугацаан гэртэй юм? Энийг яг одоо би жишээ нь өөрөө ганцаараа бариад авах юм бол бүтэн сар үйдэг. Нэг сар. Тий, нэг сар үйдэг. Тий. Бид нар тэгээд нэг сарын цалин болно штэ. Тий, 2 сая төгрөг. Тий, тэгэл материал ингээл маш олон цаг зарцуулдаг учраас энэ үнэтэй байхаас аргагүй одоо тийм байгаа штэ. Тий. Тий, дулаанаас үнэтэй юм байхгүй штэ. Тий, дулаан бол 1000 лан гэж ярьдаг штэ бид нар тий. Тийм болохоор бид нар энэ гутлыг хүмүүст илүү энийг ер нь бид нар бас 2018 онд Хөх хотын Өвөр Монголын Хөх хотын үзэсгэлэн олон улсын үзэсгэлэн худалдаанд очиж оролцсон. За. Тэгэхэд энийг бас хүмүүс маш их сонирхсон. Тэгээд хятадын 2 загвар өмсгч ирж манай гутлыг авч өмссөн. Тий, Өвөр Монгол тийм хүйтэн өвөл байдаггүй шүү дээ. Тийм. Гэхдээ энэ манай нөгөө Монгол эскийн нэг онцлог байдаг. Одоо заавал хүүтэнд биш бас энэ зундаа сэрүүхэн өвөл дулаахан байдаг. Тэгээ маш хөнгөө учраас энэ өөрөө нөгөө юм загварлаг учраас энийг ялангуяа орчин үеийн юм хувцсан дээр өмсөхөд маш гоё зохидог. Тэгээд тэр хятадын загвар өмсөгч өөрсдөө биеэрээ ирээд өмсөөд тэгээд аваагараа явчихсан. Гойхоо авт юм. Тэгээд маш гоё. Гойхоо авна тийм. Тэгээд нэг юм хий татахгүй юу? Татахгүй. Энэ нөгөө ноос эскиний нэг давуу тал нь чигийг өөртөө шингээдэг. За. Тэгээ буцаагаад амьсгалдаг учраас хатаачдаг. Тэгэхээр нөгөө хүний биеэс гарч байгаа чигийг өөртөө шингээж аваад хүний биедээ үрэлцэхдээ юм хуурай сэрүүн одоо хуурай мэдрэмжийг өгдөг. Тэгээд биеэс гарсан одоо тэр чигийг шингээж авчаад буцаагаад хатаачдаг. Биенээс нөгөө хүлцээ гутлаа тайлангууд хатаачдаг давуу талтай. Өөр бүтээгдэхүүн ямар байна вэ? Үнэндээ юу гэж вэ ямар? Тэгээд бид нар бас энийг ер нь одоо энэ өөрөө би бол энэ ноосныхаа ноолуурыг илүү ярмаар байгаа. Монгол хоньны ноосны ноолуур гэдэг. Энэ Монгол хонь одоо ялангуяа манай баруун зүгийн зүүн зүгийн нооснууд илүү нөгөө юм хүүтэн газрын эрсдэс уур амьсгалтай учраас энэ нөгөө ноосн дотроо дахиад юм дулаанаас хамгаалах өөрийнх нь малын онцлогоос юм ноолуурлаг ширхэгт би энд нь байж идэг. Тэгээ энэ ноос болохоор 1 кг ноосноос хоньны 1 кг ноосноос юм 200 г ноолуур гаргаж авдаг. Тийм үйлдвэрийн дамжилгаар явуулж иж авдаг. 7-8 дамжлага явж иж ноолуур гарч ирдэг. Тэгээд энэ ноолуур нь өөрөө одоо тийм үйлдвэрнүүд байдаг юм уу? Байдаг Монголд. Тийм. Манай Монгол одоо сүүлийн үед бас энэ чиглэл рүү нэлээд сайн хөгжиж байна л да. Одоо ерөнхийлөгчийн санааталсан цагаалт хөтөлбөрийн хүрээнд ялангуяа ноос боловсруулах үйлдвэрүүд илүү одоо энэ ноолуурыг ялгаж авах энүүгээрээ эцсийн бүтээгдэхүүн тал руу илүү явж байгаа. Тэгээд бид нар болохоор манай үйлдвэр болохоор энүүгээрээ илүү нөгөө нэг одоо уламжлалт аргаар гар аргаар үйлдвэрлэлээ хийгээд тэгээд нөгөө аль болох тийм нөгөө машин одоо үйлдвэржилтгүйгээр гар бүтээгдэхүүнийг юм эрүүл мэндийн тал руу нь хийж байгаа. Ихэвчлэн нөгөө хүний биетэй харилцдаг одоо энэ уловч байна. Энэ эрүүл мэндийн уловч гэж гарч байгаа. Энэ өвлийн гутлан татвар өмсдөг аймс гэж гарч байгаа.
Энэ бол яг бас яг энэ гутал шиг хүний биеийг дулааныг барьдаг, хамгаалдаг, бас зуны улиралд бас сэрүүхэн байлгадаг. Тэгээд энийг бид нар голчлон нөгөө нэг юм Оросд ийм үйлдвэр байхгүй юу? Ийм шиг. Оросд? Мэдгүй Оросд бол энийг бид нар одоо ер нь анхудаа хийж байгаа. Тэгээд Оросд очиод би Оросд ийм үзөөгүй байна шүү дээ. Тийм, ер нь бол энийг яг ингэж хийж байгаа үйлдвэр Монголд байхгүй. Тийм үү? Тий, бид нар л анхудаа хийж байгаа. Яг ийм эскигээр. Тий. Анхудаа хийж байгаа. Тий, яг манайх шиг юм аимс хийж байгаа газар байхгүй байгаа. Оо, за. Хятадд байгаа юм аа тий. Хятадд бол яг иймэрхүү төрлийн адилхан аимс хийдэг боловч яг ийм эскигээр бол хийдэг. Хийхгүй юм аа. Тий. Хятадын эски гэхээр ийм скинцер болчдөг. Скинцер гэдэг нөгөө яг цэвэр ийм ноолуураар хийхгүй байна. Тэгээд тэд нар дандаа нөгөө машинаар одоо үйлдвэрээр хийж байгаа. Бид нар бол дандаа гар аргаар хийж байгаа. Зөвхөн усаар эскэрүүлж хийдэг. Handmade. Тэгээд нөгөө би монголчуудын эртнээсээ уламжилж ирсэн технологи зөвхөн усаар эскэрүүлдэг. Өөр одоо гэрийн эски, Монгол гэрийн эскийг та хийдгийг мэдэх үү? Мэднэ. Миний юм өв хийдэг байсан. Яг тэрэн шиг хийж байгаа. Та тэрнийг ханаас сурсан байгаа бэ? Би өөрөө хөдөө өссөн хөдөө малчны удамтай хүүхэд шүү дээ. Бид нар ч бүгд л эски хийхийг мэддэг. Гэхдээ энийг би болохоор тэр манай багш Мөнх Соёл гэдэг угсаатан зүй судлаач хүн энийг одоо ямар сургууль байна? Сургууль биш багш хүн байгаа. Өөрөө энийг 20 гаруй жил үйлдвэрлэдэг. Чиний нутаг дээр. Үгүй Улаанбаатар хотод байгаа. Улаанбаатар хотод. Тэгээд энийг ярих юм бол их түүх ярина. Би өөрөө Улаанбаатар хотод 14 он төрийн албаа агч болж ирж суурьсж байгаа. Тэгээд 17 оноос төрийн албанаас гараад ер нь бол энэ бизнес рүү орохдоо маш том зорилго тавьсан учраас мэдээж ямар ч байсан одоо нөгөө хүний ирэхээр ингээд нөгөө цагаан ажил хийж ирснээс би одоо эх орондоо үйлдвэрлэлийн түүхий дээр ийм бүтээгдэхүүн хийгээ явж гэн гэдэг маань өөрөө. Тэгээд цаашдаа би энийг ганцхан өөрөө хийх биш бусад олон хүн зааж өгөөд олон хүнийг ажлын байртай болгоод тэгээ хамтдаа энэ бүтээгдэхүүнийг бүр зөвхөн Монголд биш, Оросд биш, бүр дэлхийн зах зээл рүү гаргах юм том зорилготой байгаа учраас. Оо, ямар өндөр зорилго. Энээсээ одоо хамаг бизнесийнхаа тэр хэцүү болгоныг энэ зорилго маань ингээд дарж игдэг. Тэгээд юм энэ хувинга үйлдвэртэй та ганцаараа ажиллана биш үү тий? Үгүй, анх үйлдвэр байгуулахдаа Улаанбаатар хотоо саяын тэр Мөнх Соёл багшийг нутагтаа аваачаад сургалт хийж хүмүүсээ сургаад тэгээ 15 хүнтэй компани ажиллуулж исэн. Тэгээд ковид гараад тэгээд бизнесийн нөгөө анхан шатны бас туршлага дутснаас болоод тухайн үед хэсэг бизнес маань төр зогсолтонд орсон. Тэгээд 2022 оноос хойш дахиад ингээд эхнээс нь ахуулаад хийж эхэлсэн. Одоо бол гэр бүлийнхаа хүнтэй хоёулаа хийж байгаа. Тэгвэл энийгээ цааш нь өргөжүүлээд одоо ийм үйлдвэрлэлийн гар үйлдвэрлэлээ тийм. Нөхрийн нэрх юм бэ? Манай нөхрийн нэрийг Дорж Сүрэн гэдэг. За амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд энэ юм малгайнууд вэ? Энэ сонирхолтой юм малгай вэ? Тийм. Энэ бас бид нар одоо юм гэж бичээ те? I love wool гэсэн. Би ноосонд дуртай хайртай гэсэн. Манай брэнд брэнд үүсгэж байгаа. Ер нь бол I love wool тий? Тийм, I love wool гэдэг. За тэгээд энэ юм гэж малгай гэж байна. Тэгээд энэ бас сауны малгай. За, саун руу тий малгайтай явдаг юм. Тийм, саунд ороход одоо сүүлийн үед ингээд нөгөө хүмүүс ялангуяа манай Монголд бас их нэлээд дэлгэрж байна л да. Саунд орохдоо үсээ хамгаалдаг тий. Үс одоо гэмтгээс хамгаалаарай гэж зөвлөмжтэй байдаг. Тэгээ нөгөө хүмүүс саунд ороо суухдаа толгоо их алдаг учраас удаан сууж чаддаггүй. Тэгээд энэ малгайг ингээд өмсөж суухаар дурши да. Тий. За. Ваа, ийм горгон байгаа. За. Тэгээд ингээд суухад одоо нүүр халуу орхихгүй, толгой халаахгүй. Би энэднээ өмсөд өөрөнгөр нөтөлөх юм хөдөлгөөн. Тэгтээ та баанянда ороод бас тийм юу нөтөлгөө хийнэ. За. Тийштэй. За. Тэгээд энийг бид нар бас нэг нөгөө
Монголынхаа ард түмэнд хоёр одоо Бурят Оросууд бас баняны соёлтой тийм. Амурга тавладаг. Тийм маш их ордог. Тэгээд тийм учраас сая бидний гол зорилго нь бол Орос Бурядуудад энэ малгайг санал болгож тэр үзэсгэлэн худалдаанд бидний гол бүтээгдэхүүн маань энэ байсан. Тийм. Тэгээд нөгөө юм одоо нөгөө Оросын зах зээл дээр байгаа ер нь зах зээл дээр байгаа малгай маань яг ийм скинцэр байгаад идэв. Скинцэр гэхээр одоо нөгөө юм химийн ширхэгт орсон ийм одоо нөгөө юм шатамхай пластик орсон. Манай энэ малгай болохоор илүү дандаа яг цэвэр эко ноос орсон. Одоо энэ хоёрын ялгаа нь юу гэдэг юм гэхээр энэ өөрөө толгой халаадаг. Синтетик материал учраас. Тэгээд нөгөө юм гал дэмждэг, шатамхай шатаадаг. Манай энэ бүтээгдэхүүн бол шатахгүй, гал дэмжихгүй, тэгээ байгаль орчин нээлттэй хүний биед хороггүй гэсэн. Толгой халаахгүй. Энэ бол нэг хэсэгхэн хугацаанд яж байгаа одоо ингээд та бариад үзэхээр материал нь шал өөр байгаа. Шал өөр байна шүү дээ тий. Тэгээд ганц л юм буруут нь шүү дээ. Энэ Оростой их Англид болоод Англи Америк дургүй болсон шүү дээ. Энэ I love you шиг Оросоор яаха. Орчуулах хэрэг я люблю тий. Я люблю шерсть тий пуха гэдэг ондоохон болгохыг хэрэгшээ. За тэгээд сонирхоо сонирхсан тий энэ өөрөө нөгөө энийг бас л Монголд анхудаа манах хийж байгаа. Тийм үү? Тий өөр яасан сони юм. Хаач хийдэггүй. Яг тэгэхээр нөгөө энэ эскийг бол одоо хүмүүс зөндөөл хийж лээ л да. Тэгэхээр яг ийм нингнээр хийдэг газар одоо яг ийм гараар хийдэг газрууд цөөхөн байдаг. Ер нь маш бага байдаг. Тэгээд ихэвчлэн нөгөө таавчиг шаахаа хийдэг штэ тий. Тэрийг бол манай Монголд сүүлийн үед маш ихээр хийж байгаа. Бид нар бол ийм нингэн ширхэг тэгээд энэгээр бүр ийм нингэн ороолт ч бас хийх боломжтой. Ер нь бидний алсын зорилго бол энэгээр ийм материал хийгээд тэгээд одоо ийм нэхэсгүй идэл гэж ярьдаг. Одоо цэмб гэж ярьдаг гэсэн штэ дээр тий. Балтоны материал, ороолт, малгай гэл ингээл тэр юм хийх бас тийм зорилготой байгаа. Холын зорилго бол тийм байгаа. Тэгэхээр бид нар эхний ээлжинд энэ бүтээгдэхүүнүүдийг гаргаад ингээд явж байгаа. Тэгээ хүмүүс маш тэгээд үнэлгээний хувьд бол харцсангуй одоо энээсээ бүр 10 дахин үнэтэй. Тэгсэн хэрнээ хүмүүс одоо бол хүмүүст эрүүл мэнд чухал байна. Тэ? Энийг нэг авцсан байхад энийг насаараа хэрэгэлдэг учраас. Тий. Энэ бол ингээд нөгөө синтетик учраас бас хүний биед байгаль орчинд одоо хортой байна шүү дээ. Энийг нэг авцсан байхад хүн насаараа хэрэглэн дээрээс нэмээд угаагаад хэрэглээд иж болдог. Болдгоороо давуу талтай байхгүй. Тэгээ бид нар чинь ингээ нөгөө үйлдвэрлэгч талаасаа байгаль орчинд хүний биед хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хэрэглэгчид маань нөгөө талаасаа бас хариуцлагатай ухаалаг худалдаа авалтыг хийгээд байгаа байхгүй. Та өөрөө энийг хэрэглэдэг юм уу? Хэрэглэн. Тэгээ бүгдийг нь хэрэглэж үзээд би өөрөө саванд орохдоо ингээд тавиад суугаад ингээд орохоор би өөрөө бас саванд орох дуртай. Тувааруу бид нар бас нөгөө 2000 оны ихээр бас бид нар бизнес 8 хийгээд явж үздэг байсан. Тэгээ бид нар тэр айл болгоно гаднаа юм банятай штэ. Тэгээ тэнд ороод суугаад толгой маш их халаад сууж чаддаг байсан байхгүй. Монголд ирээд бас ингээд саванд орохоор бас толгой халаад удаан сууж чаддаггүй. Уг нь ингээд саунд нэг орохдоо нэг 15-20 минут орчвол ингээд биеэс хөлсөөрөө гадагшлуулдаг штэ. Тэгээд толгой халдаг учраас даралт ихсээд хүн тэн дотор удаан сууж чаддаггүй. Энэ малгайг өмсөж суучгаар толгой халахгүй. Хэдий саг суухаар ба. Энэ одоо толгой халахгүй учраас лавал нэг хамгийн дээдл нь би нэг 40 минут сууж байсан. Тийм. Би нэг ийм малгай өмсөж сууж үзсэн. Би узнаа. Тий та үзээрэй. Тэгээ ер нь бол хүн нэг дээдл нь 30 минут суучаал тэгээд нөгөө гараад буцаж ордог штэ тий. 30 минут суухад бол яахчгүй. Тий тийм зориулттай хийсэн байдаг. Тэгээд эн чинь нөгөө халуунд бас дулаан хамгаалж штэ тий. Хүүтэнд бас толгойг дулаахан байлгадаг ийм давуу талтай. Тэгээ хүмүүс чинь бас нөгөө гадаа юунд ордог штэ. Харцны ус мусанд орохдоо бас энийг өмсөд ороход бас их юутай байдаг. Та яагаад энэ нуусан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг сонгосон бэ? Төрийн албанаас бизнесийн салбар руу орохдоо би маш олон салбар судалсан. Тэгээд ер нь бол бид нар өөртөө байгаа малын гаралтай түүхийдээ бүтээгдэхүүн болгоод үйлдвэрлэх юм бол бид нар ингээд нөгөө гадны одоо түүхийдээс үл хамааран бид нар ингээд үйлдвэрлэлээ явуулаад авах тасралтгүй үйлдвэрлэл явуулах боломжтой байна гэд. Тэгээ хонь бол бид нар багасаа л хоньтой өссөн, хоньноос маш их ноос гардаг. Бид нар тэр хоньны ноос одоо үнгүүдэд ийсэн одоо л харцсангүй үнэтэй болсон байгаа. Тэрнгөөр ингээ бүтээгдэхүүнийг хийгээд өгөх юм бол энэ өөрөө
бид нар өөрөө нэгд мэдж гэн, хоёрт яг энэ өөрсдөө мэдэрж байгаа энэ одоо мэдрэмжүүдээ тэр эрүүл мэндийн байгаль орчны тэгээ бас санхүү эдийн засгийн энэ давуу талуудыг бас хүмүүст ч гэсэн хүргэхийнсэн. Дээрээс нэмээд хүмүүсийн эрүүл мэндэд хүмүүс нөгөө одоо чинь энэ уловчийг бид нар гаргаж байгаа эрүүл мэндийн уловч. Энэ уловчийг бид нар гаргаж байгаа нь өөрөө бас л нөгөө нэг эрүүл мэндтэй холбоотой. Хүний хөлийн ууланд бүх одоо эд эрхтний цэгүүд байдаг шүү дээ. Тэгээ хүн хөлнөөсөө л одоо хөгжиж эхэлд юм байна л да. Тэгээ бид нар хөлөө хамгаална, хөлөө арчлах юм бол бид нар энэ хөлөө одоо нөгөө хүмүүс бол гутландаа илүү анхаарат байдаг. Гэтэл хөлийг яг нөгөө уул гэдэг юмдаа бас харцангуй анхаардаг юм байна л да. Тэнгүүт бид нар гутлан дотроо энэ уловчийг хийх юм бол нэгд энерги хамгаалж जैन, хоёрт эрүүлж जैन, урт хугацаанд гуравт одоо нөгөө харин би гайхдаг байгаа шүү дээ. Би нэг яагаад ийм түргэн хөхрж байгаа вэ гэж өөрсдөө сандаг байгаа. Тийм шүү дээ. Хөлөөс болно вэ? Хөлнөөсөө ирж хөхширдэг гэдэг ийм үг байдаг. Тэрний ойлгоо би хөлөө даардаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ хөлөө одоо хамгаалж авах хэрэгтэй, хайрлаж авах хэрэгтэй. Ойлголоо. Тэр их юм нээж өгваа. Байна үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчээр арлахад хэцүү юу? Юугаар хэцүү вэ гэж ядж үгийч. Мэдээж хэцүү юм зөндөө байгаа. За. Нэгдүгээрт нь биднэрт нөгөө борлуулалт маш чухал байдаг. Бусд дээр бол одоо яг тийм мэдээж санхүүгийн дэмжлэг, хүний нөөц гэл зөндөө асуудал байгаа. Тэр бол бид нар шийдэх одоо гарцыг олцсон байгаа. Одоо ганцхан тэгээд бид нар хийх л үлдээд байгаа. Тэгээ бас дэмжлэгүүд бид нарт бас зөндөө хэрэгтэй л байгаа л да. Мэдээж энэ одоо бид нар ингээд төртөөгөө хамтраад бас ингээд одоо энэ телевиз маань ч гэсэн бидний бас ингээд нөгөө энэ бүтээгдэхүүнүүдийг иргэдэд телевиз үзэгчдэд танилцуулж өгж гэн гэдэг маань та бүхэдийн бидэнд өгж байгаа маш том дэмжлэг байгаа байхгүй юу? Бид нар бол энийг ингээд нөгөө гадуур үзэсгэлэн худалдаагаар л дамжуулж одоо хүмүүст хүргэж байгаа. Тэгээд нөгөө юм сошиал одоо маркетингийн зардал гэж маш өндөр зардлууд гардаг учраас тэрийг бол бас тэрлөө харцангуй хөрөнгө зарж чадахгүй л байгаа л да. Тэгэхээр тийм учраас энийг бизнесийн бас л нэг одоо хэцүү бэрхшээлийн нэг нь энэ байгаа. Борлуулалтгүй учраас бид нар нөгөө илүү ийм татвар тийм бас татварын асуудал ер нь өндөр байгаа бидний хувьд. Тэгтээ одоо бид нар яг ингээд татвараа сайн судлах юм бол одоо бид нар хөдөө орон нутагт ингээд татвараа юугаа хийх юм бол үйлдвэрлэлээ хийх юм бол татвараа 90% хүртэл хөнгөлүүлэх боломжтой байдаг. Одоогоор бол бид нар Улаанбаатарт ихтэй нөгөө хөнгөвчлсөн журмаар 1% татвар төлөх тэр юунд харьцангуй татварын бодлого бол харьцангуй гайгүй болцсон байгаа гэж үзэж байгаа. Ер нь бол бид нар тэгээд гол нь нөгөө нэг төр иргэдийн хоорондын нөгөө ойлголцолгүйгээс болоод би өөрөө бас нөгөө бизнесийн аль биесээр эрхлэе гэд хөтөлбөрийн сургагч багш. Тэр сургагч багшаар ингээ суралцаад бас хүмүүс сургалт хийгээ явж байхад бид нар нөгөө төрөөс гарч байгаа бодлого энэ шийдвэрүүдийг нөгөө татвар бид нар нэгэнд Монгол улсдаа үйлдвэрлэл хийж байгаа бол татвар төлөх нь бидний үүрэг. Энэ үүргээ бид нар харин яаж одоо нөгөө өөртөө хэрэгтэйгээр одоо өөртөө давуу талтайгаар бага татвар төлөх боломжтой вэ гэдгээ судалдаггүйгээр л татвар өндөр байна гэдэг. Яг тэрийг ингээд судлаад явах юм бол биднэрт маш олон боломжууд өгд юм байл. За төөрийн газраас та ямар юм тусламж авах хэрэгтэй вэ? Одоо биднэрт бол төрөөс мэдээж нөгөө жижиг дундаас хүү бахта зээл гэлдэгдэг шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, бодлогын дэмжлэгүүд биднэрт маш их хэрэгтэй байдаг. Одоо энэ борлуулалт хийхийг одоо дэмжиж үзэсгэлэн худалдаанд явуулах ч юм уу. Одоо жишээ нь ингээл хоёроос гадаад руу экспорт нь гаргалахад гайлын татвар маш өндөр байгаад идэг. Өндөр байх гад идэг. Бид нар одоо хөх хот руу үзэсгэлэнд явж байхад нэг 3-аас дээш бүтээгдэхүүн болгоно татвар төлдөг. Сая Орос руу ороход бас ингээд бас өндөр татвар төлөхөр байгаа. Тэгээд тэгтээ бид нар нөгөө хүмүүстэй ингээд хувааж өгөөд ингээд татваргүй гарцсан. Тэр гайлын одоо бидний экспортын бүтээгдэхүүн учраас гайлын татваруудыг бас ингээд энэ дээр хөнгөлөөд бид нар бас дэмжлэг өгөөд өгчих юм бол биднэрт бас илүү одоо боломжууд бол зөндөө байгаад байгаа. Тэгэд манай энэ үйлдвэрлэлийн хувьд бол одоо мэдээж бүх бизнесүүдэд одоо нөгөө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Тэ ажлын байрны дэмжлэг, хүний нөөцийн дутагдал гэж бас их байдаг шүү дээ. Яг манай энэ үйлдвэрлэлийн тухайд бол харьцангуй нөгөө юм бага зардалтай хийгдэж болдог. Одоо жишээ нөгөө гар аргаар
одоо эхлэлтийн одоо үйлдвэрлэл явуулахад чинь тоног төхөөрөмжөд маш их зардал гардаг шүү дээ. Тоног төхөөрөмж худалдаж авах, тоног төхөөрөмжөндөө маш их зардал гардаг. А манай энэ үйлдвэрлэлийг гэхэд тэр тоног төхөөрөмж нь тийм үнэтэй биш. Одоо маш нэг 5 сая төгрөгөөр л бид нар үйлдвэрлэлийнхаа тоног төхөөрөмжийг аваад нэг 10 хүнийг ажилуулчих тийм боломжтой ийм нөгөө одоо маш хэмнэлттэй, маш бага зардлаар бид нэр өндөр үр ашигтай үйлдвэрлэлийг явуулах боломжтой энэ бизнесийн модель загвар байхгүй. Тийм болохоор бид нарт одоо түүхийн эд маань энэ байна. Манай Монгол улсаас өөрсдөө хүний нөөц орон нутагт бид нар одоо 26 25 оноос хойш ер нь энэ үйлдвэрлэлийг юм орон нутгууд 21 аймагуудаараа үйлдвэрлэлийн сүлжээ болгох ийм зорилго тавиад одоо холбогдох газруудаар уулзаад ажиллаад явж байгаа. Тэгэх юм бол аймаг болгон сум болгонд нэг 10 хүнийг одоо энэ үйлдвэрлэлийнхаа сургалтыг явуулаад одоо 10 хүн одоо энэ үйлдвэр одоо чинь энэ уловчийг хэлэхэд ийм кластераар хийгээд тэгээ бид нар масс үйлдвэрлэг нэг газар одоо Улаанбаатар хотод манай Монгол улсын хүн амын 2-1 нь 3-2 нь амьдарч байна гэдэг аа шүү дээ. Заавал энэ төвлөрсөн газар биш. Тэгвэл энэ төвлөрлийг сааруулад орон нутгуудад энэ үйлдвэрлэлийнхаа салбарыг нээчих юм бол тэнд байгаа хүмүүс ажилтаа болж байна. Тэнд байгаа хүмүүсээр энэ бүтээгдэхүүнээ хийгээд бид нар масс бүтээгдэхүүнийгээд гадны зах зээл рүү борлуулах боломжтой байгаа. Тэгэхээр бид нар бас энэ лөө зорж байгаа. За 90 өдий өөрөнгөө өрнсгөө үйлдвэр та яаж харж байна? Бидний одоо үйлдвэрийнхаа ирээдүг маш гоёор төсөөлж байгаа л да. Одоо нэг ойрын 5 жилдээ бид нар нэг 2000-аас 3000 ажлын байр бий болгочих бүрэн боломжтой байгаа. Тэгээд бид нар бий болгоно гэхээсээ илүүтэй тэр 2-3 мянган хүн ажлын байртай болчих юм бол цаанаа тэр айл болгон тэнд ажиллаж байгаа хүн болгон орлоготой болно. Тэр хэмжээгээр бидний нөгөө иргэдийн маань орлого нэмэгдэн тэр хэмжээгээр бидний амьдрал сайжирна. Тэр хэмжээгээр устдаа татвараа төлж чаддаг болно гэдэг ингээд нөгөө харилцан бие биендээ юм үр өгөөжтэй ажлыг хийх гэж байгаа учраас би бол бизнесээ нэг 5 жилийн дараа бол нэг 2000-аас 3000 одоо ажилчинтай үйлдвэрлэл одоо 21 сум 21 аймгийн 330 сум Улаанбаатар хотын 9 дүүрэг тийм үйлдвэрлэлийн нэгжтэй болсон. Тэгээ гадагшаа бүтээгдэхүүнээ экспортлдог болсон ийм компани одоо үйлдвэрлэлийн үндэсний шүлжээ үйлдвэрлэлийн компани болсон байна гэж төсөөлж бид манай хүн бид компанийнхаа ирээдүйг тэгж харж байгаа. За болдгоо штэ. Болдгоо. За энэ манай энэ юм нэвтрүүлгийн цаг дуслаа штэ. Харин тийм ээ. Яриад байсан чинь ингээд бүр ярихгүй юм зөндөө байна тий. За амар шугаа. Инээ рүү хараад нэг камер хараа. Өөрөнгөө үзэгчтэй хөслөө хэлчихээ. За. За юуны түрүүнд энэ нэвтрүүлэгтээ бид нарыг бас оролцуулж бид нарт бас энэ бүтээгдэхүүнийг танилцуулах боломж олгосон Ice Global телевизийн хамтанд маш их баярлалаа. Тэгээ үзэгчдэд юуны түрүүнд хамгийн эхлээд одоо өвөл хүүтэн болж байна тий. Хүүтэн байна. Битгий дараараа хайртай дотны хүмүүстэй энэ манай эрүүл мэндийн уловчийг авч одоо хэрэглүүлээрэ тэгжээж бид нар нөгөө гэр бүл маань эрүүл мэнд хамгийн эрхэм одоо бидний баялаг штэ тийм болохоор та бүхэн бас хайртай дотны хүмүүстэй манай энэ хүү Монгол ноосны наалуураар хийсэн уловчийг авч хэрэглүүлээрэ гэж За цагаан сар болох байна штэ. Бэлэг аваарэ. Цагаан сараараа хайртай хүмүүстэй бэлгэлээрээ бид нар маш олон бэлгийн багцуудыг гаргацсан байгаа. Тэгээд бид нар бас энийг хүргэлтээр өгж байгаа болохоор та бас 3-аас дээш хүргэлттэй. Тэгээд та бас хүргэлтээр гэртээ хүргүүлээд аваарай. Тэгээд хүн бүхэн эрүүл байгаарай. Айл бүхэн аж аргалтай байх болтугай л гэж хэлсээр хайда. За эрхэм хүндэт үзэгчтэй та бүгдээ Ice Global-ийн нээлттэй нэвтрүүлэг Узлы студид сэтгүүлч Батлай Багдаев ажиглав. Өнөөдөр зоочин маань чимэд эдвэн амар жаргал эсхий урлаж төмөн тосон компанийн захирал байлаа. За монголчуудаа буудараарэ саяхан өвгөл өнгөрөөрэ дахин ултраа баяртай.